За асуулт нэг цөөн хэдэн асуулт байна. Хинээс асуух уу? Ажлын хэсгийнхнээс үү? Заалныхаа камерыг өгөөд нэг хин байгааг харуулчих юм уу зөмөр. За ажлын хэсгийн хүрч ирсэн байна. Хуулийн төслийн танилцуулга болон үзэл баримтлаас харахад орхигдсон буюу хийдлийг арилгах зорилгоор энийг найруулсан, шинжилсэн найруулга танилцуулсан байна. Тэгэхээр одоо энэ шин төслөөр өмнө хуульд байгаагүй ямар орхигдсон, ямар хийдэлтэй харилцааг яаж нөхөж, юуг нь орилгож орж ирсэн бэ гэдэг асуулт байна. Одоо жишээлбэл энэ танилцуулга үзэл баримтлаас нь харахаар гэр бүлийн гишүүдийн эрх чөлөөг хязгаарласан зохицуулт болсон. Иймд хүчирхийллийн шинжтэй бол заавал нотлох баримт шаардахгүйгээр хүсэлтийг авч эвлэрүүлэн зуучлалаар орохыг шаардахгүй болгоно гэсэн юм танилцуулга явж байгаа. Гэсэн атлаа энэ яг яаж хэрэгжүүлэх юм? Арга зам нь юу юм? Процедурын заагаагүй. Дээрээс нь тухайлсан заалт огт ороогүй юм шиг харагдаад байна л да. За бас энэ шин төслийн 14.1-ийн 1 дээр гэрлэгчд эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хин нэгний байнгын хүчирхийллийн дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд ноцтой аюул хор ашиг учирч болзошгүй эсвэл учирсан тогтоогдсон. За энэ дээр байнгын шинж гэдэг үг нь дахин ороод ирсэн. Өмнөх хууль дээр ч гэсэн байнгын гэж байсан. За байнгын гэдэг шалгуур үзүүлэлт нь яг юу юм бэ гэд харахаар зэрэг улсын дээд шүүхийнхаа тайлбарын дагуу явт юм байна. За тэр нь 3 ба түүнээс дээш удаа үйлдэгдсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцох хандлагатай гэдэг. Тэгээд явчихаар яг практикт хэрэгжихэлтэй энэ одоо тохиолдол тус бүрт янз янзаар үздэг юм байна. Жишээлбэл энэ дүүргүүдийн шүүхтэр авсан тохиолдол дээр 24 цагийн дотор 3 удаа зодсон үйлдэлийг нэг шалтгаанаар зодсон учраас гээд нөгөө байнгын гэдэг шинжийг хангахгүй гэж үтсэн тохиолдол гарсан байна. Эсвэл одоо энийг гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг бус зөвхөн хүний биед гэмтэл учруулсан гэж үзэж шийдвэрлсэн байна. Тэгэхээр ингээ практик тус бүр дээр өөрөөр тайлбарлагдаж яваад хохирогч одоо улам хохирох юм боломжтой байна. За энэ практикаас үзрэхэд ингээд ер нь үзэхэд хүчирхийллийн хохирогч нь энэхүү байнгын гэсэн шалгуурыг хангахын тулд 3 буюу түүнээс дээш хүрэх тоогоо хүлээх, тисэх. За тоогоо гүйцэхийн тулд үргэлжлүүлэн зодуулах, харгас хэрцгий хайрцаа догшин авир үйлдэлийг тисэх ийм шаардлага үүсэт идэв юм байна. За мэдээж энэ хялбар биш. Эцэст хүн чинь одоо нэг зодуулаад юм уу 2 удаа маш гүнзгий одоо хямралд орох сэтгэл зүйн эсвэл одоо биеийн одоо ноцтой гэмтэл учрах, хохирол амсах ийм боломжтой. Тэгэхээр энэ хууль хэрэгжүүлэгч байгууллага яг энэ байнгын үйлдэх гэдэг шинжийг энэ хууль дээрээ хуульчлан зайлшгүй юм тодорхойлох шаардлагатай санагдаж байна. Энэ хоёрдугаар. За дараагийн асуудал нь энэ одоогийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг эхний удаа 7-30 хоног баривчлах шийтгэл гэж оногдуулт юм байна. За энэ баривчлах шийтгэл нь ихэвчлэн хүчирхийлэл үйлдэгчдийг эсрэгээр одоо ус ханзан санах, баривчлагдаад гарч ирээд одоо улам илүү хүчирхийлэлд өртөх тэр айцыг тэр гэр бүлийн гишүүдэд төрүүлдэг. Ингэснээрээ нөгөө шүүх хуулийн байгууллагаас шийтгэхээс илүүгээр ингээд урьдчилан сэргийлэх юм уу эсвэл хүмүүжүүлэх арга хэмжээ, нөлөөлөх, боловсрол олгох юм уу тийм урьдчилан сэргийлэх юу ямар арга хэмжээг бодож боловсруулж орж ирж байгаа. Босон явдлын дараа биш өмнө гэсэн утгаараа ямар асуудлуудыг энэ дээр шинжилж оруулж ирж байгаа гэдэг асуудал байна. За энэ гэр бүлийн бас хүчирхийлэлтэй холбоотой за дараагийнх. За энэ хариулт. Ажлын хэсэг хууль зүйн дотоод хэргийн яамны тэрийн нэр бичгийн дараа. Ягмар хариулт. За гамаа гишүүний асуултанд хариулъя. Хууль зүйн дотоод хэргийн яамны тэрийн нэр бичгийн дараа Ягмар. За гэр бүлийн хууль бол 1999 онд баталсан хууль өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Тэгээд шинэ дутуу мөсөн харилцааг бас энэ хууль маань бол зохицуулах зохицуулт бол дутагдaltaй байна гэж үзэж одоо шинжилсэн найруулгыг боловсруулж одоо энэс өмнө бол 3 удаа өргөн мэдүүлж ингэж хэлцэж бас ингэж явж байсан. За ялангуяа одоо тээгчтэй холбоотой гэдэг юм уу гэрлэгчдийн одоо хөвс солихтой холбоотой мөн одоо тэжээнд итгэх үүрэгтэй холбоотой за мөн одоо саяны таны асуултанд дурдж байгаа гэр бүлийн хүчирхийллийн улмаас одоо гэр бүл цуцлах, үржлэлтийн асуудал гэдэг энэ харилцаануудыг бол наривсан зохицуулж ирж байгаа.
За мөн дүншлэн гэр бүл хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулагдсантай холбоотойгоор энэ шүүхийн одоо хэрэглэх гэр бүлийн хэрэг зөрчлийн одоо хүүхдийн үлдсэн хэргийг шийдвэрлэх шүүхийн одоо процессын хууль буюу энэ хууль бас хэлцэх асуудлын одоо хоёр дахь асуудал байж байгаа. Тэгээд таны зарим одоо асуултанд дурддагж байгаа нарийн одоо шүүхээр шийдвэрлэх процессын юм бол нөгөө хууль дээр бол тусгагдаад явж байгаа гэдгийг хэлье. За одоо гэр бүлийн хууль дээр таны дурдж байгаа эвлэрүүлэн зуршлах зохицуултгүйгээр өөрөөр хэлбэл одоогийн хүчин төгөлдөр гэр бүлийн хуулиар бол гэр бүлээс өмнө бол эвлэрүүлэн зуршлах арга хэмжээг бол авах энэ зохицуултаа явж байгаа. Тийм учраас энэ шинжилсэн найруулгын хууль дээр бол 14-ийн 1 дээр бол эвлэрүүлэн зуршлах ажиллагаа явагсны дараа бол шүүх иргэний хэрэг үүсгэнэ. Дараах тохиолдолд бол эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрэлтийг цуцалж болно гэдэг зүйл дээр энэ хэн нэгний одоо байнгын хүчирхийлэл дарамтаас болж одоо гэр бүлийн гишүүдийн амнаас эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой эсвэл ноцтой аюул хор уршиг учирч болсгүй эсвэл учирсан тогтоогдсон гэдэг. Энэ тохиолдолд бол одоо шүүх бол эвдрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэр бүл цуцлах асуудлыг шүүхтэр оруулж ирнэ гэдэг энэ зохицуулт бол орж ирж байгаамаа. За энэний наривчлсан одоо зохицуултууд нь бол нөгөө процессын хууль дээр бас тусгагдаад явж байгаа гэдгийг хэлье. За энэ дээр бас яг таны дурдж байгаа удаа дараа гэдгийг бол дээд шүүхийн одоо нийт шүүгчдийн уралдааны 25 оны 28 дугаар тогтоолоор бол 3 ба түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно гэж ингэж тайлбарлсан. Тэгэхээр энэ тайлбараа бол шүүх бол хэрэглээд явна гэж ингэж үзэж байгаа. За гэр бүлийн хүчирхийлэл одоо үйлдсэн улсуудтай холбоотой бол гэр бүлийн хүчирхийллийн тухай бол зөрчил болон зөрчил шалган шийдвэрлэх хууль дээр бол зохицуултууд байгаа. Энэтэй холбоотой одоо бараагтд үүсэж байгаа асуудлын талаар бол манай цагдаагийн байгууллагын гэр бүл зөрчлийн одоо асуудал хариуцсан хүн хариулнаа. За. Өөрийгөө танилцуулаарай. Тагийнхээ газар хуулийн хэлтсийн дарга хорондоо Батцоор гэлтгэж байна. За цагдаагийн байгууллагаас хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээллийг хүлээн авах хуулийн харьяал нь өөрөө цагдаагийн байгууллагад байгаа. Энэ хүрээнд одоо хүүхэд гэр бүлийн байгууллагатайгаа хамтраад тухайн гэмт хэргийн шинжтэй, зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг дуудлага мэдээллийн хэмжээнд хүлээн авч шалгах, шийдвэрлэх бүхэл үйл ажиллагаа хуулийн хүрээнд явуулж байгаа. Тухайлбал би зарим нэг тоо мэдээг бол товчхон дурдчихъя гэж үзэж байна. Сүүлийн 5 жилийн байдлаар 202,705 дуудлага мэдээлэл, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, хууль заасан үндэс журмын дагуу шалгаж шийдвэрлсэн байна. Цагдаагийн байгууллагаас тухайн одоо гэр бүлийн хүчирхийллийн кейсийг өмнө нь зөвхөн одоо хоригчийн овог нэрээр хаягаар бүртгэгдэг байсан бол регистрийн дугаараар болон одоо давтамжаар нэгээд нэлээд олон төрлөөр гэр бүлийн хүч. За, гамаг шин тодруулах. За, хариулт дуусгав. 4 номерын микрофон цааш нь сонгоё. Энэ чиглэлийн мэдээллийн системийг бол цагдаагийн байгууллага сүүлийн жилүүдэд бол нэлээд өргөн хүрээнд бүрдүүлж өгсөн байж байгаа. Мөн түрүүн асуултанд дурдсан байн гэдэг давтамжийн талаар улсын дээд шүүхийн мэдээллийг бол дахиад нэг тайлбарлаад тэмдэг мэдээлэл болгож хэлье. Улсын дээд шүүхээс бол энэ байн гэсэн давтамжийг бол зөрчилд хариуцлага тооцох хөө үйлцэх хугацааны энэ хооронд 3 ба түүнээс дээш удаа тухайн гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийг үйлцэн тохиолдолд байнга үйлдэх буюу заавал тухайн гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийг нэг удаагийн үйлдэлийг биш, зөрчлийн тухай хуулийн 5-4-ийн 4 заасан 4 хүчирхийллийн шинж байгаа. Энэ 4 хүчирхийллийн шинж дөрвөлнг нь байж болно, аль нэг хүчирхийллийн шинжийг байж болно. Нийтдээ 3 ба түүнээс дээш удаа зөрчил шалгах хугацааны хөө үйлцэх хугацааны дотор үйлдсэн байвал үүнийг бол байнга гэсэн үйл шинжид хамааруулж гэмт хэргийн шинжид оруулж байгаа. 11-ийн 7 руу оруулж байгаа. Тохиолдлын шинжтэй буюу нэг удаагийн үйлдэлээр бол зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэж За, зэвсэг шүүжний 119 дугаар ангийн хугацаа цэргийн албан хаагчдын төлөөлөл улсын их хурлын үйл ажиллагаатай танилцж байна. За, тодруулах уу?
Гамаа гишүүн тодруулъя. За сая асуусан асуултнаас дотоо байгаа. За нэгдүгээр төр байнгын өгүүлдэг шинжийг ингээд хуулинд маш тодорхойлтын одоо шалгуур үзүүлэлттэй баг оруулж ирэх нь зүйтэй юм шиг надад санагдаад байна. Тэгээ улсын дээд шүүхийн гарсан тодорхойлолтоор сая бид рүү хэлсэн практик төр хэрэглэхдээ янз янзаар хэрэглээд за тэгээд нөгөө хохирогч одоо улам хохирох энэ нөхцөл бүрдэж байгаа олон ч тохиолдлууд гарсан байгаа шүү дээ. За энэ зөвхөн одоо нөгөө хорихоосоо гадна хоёрдугаарт урьдчилан сэргийлэх хүмүүжүүлэх арга хэмжээ, сургалт нөлөөллийн ажлууд дээр ямар юмнуудыг энэ хуулийн дээр оруулж ирсэн бэ? Одоо эцсийн дүндээ хүчирхийлэг давтагдахгүй байх, илүү ноцтой болохгүй байх энэ асуудлуудыг яаж урьдчилан сэргийлэх гэж байгаа гэдэг асуулт байна. Энэ уул нь гэр бүлийн хүчирхийл үйлдэлсэн хүний зан үйлд нөлөөлөх сургалт гэж юм хийх нь хийдэг юм байл. Тэр нь одоо сургалтанд хамрагдсан нийт нэг 450. За гамаа гишүүн дахиад 1 минут. 452 хүнээс асуухаар одоо энэ баримтлагдах байранд зохион байгуулсан албадан сургалтын үр нөлөөг асуухаар 45% нь огт хангалтгүй сургалт байсан. 28% нь үр нөлөөг өгж хариулсан үр дүнгээс үзэхэд энэ баримтлагдсан этгээдүүдийн зан үйлд нөлөөлөх эсвэл энэ баримтлах гэдэг чинь урьдчилан сэргийлэх, нөлөөлөх, боловсрох эдгээр асуудлуудыг бүр цаад углуур нь шийдэхэд ямар ч нөлөөгүй болж харагдаад байгаа хэрэг. Энэ дээр энэ шинжилсэн найруулган дээр ямар арга хэмжээ, хөтөлбөр тусгаалсан заалтууд оруулж ирж байгаа гэдэг дээр. За хариулъя. 4 номерын микрофон. Цагдаагийн ерөнхий газар Хурандаа Бацар гэлтгэж байна. Өнөөдрийн өргөн барьж байгаа хууль тогтоомж нь бол арай харилцааны хувьд бол арай өөр. Гишүүний асууж байгаа түрүүн мэдээлэл дурдж байгаа бол асуултууд бол их чухал асуудал байгаа. Үүнийг улсын их хурлаас 2016 оны 12 сарын 22-ны өдөр гэрүүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийг гээд бүрэн цогц хуулийг тухайн хуулийн дээр их хурлаас ихсүүлээд төрийн бус байгууллагаас ихсүүлээд төрийн байгууллагаас ихсүүлээд гэрүүлийн хүчирхийллийн чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага хэрхэн ямар үүрэгтэйгээр хамтран ажиллаж гэрүүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх юм бэ? Яа таслан зогсоох юм бэ? Хэрхэн шийдвэрлэх юм бэ гэдгийг байгууллага болгоны үүргийг, иргэний үүргийг хүртэл, хорооны засаг даргын үүргийг хүртэл тусгайлан зааж өгсөн гол концепц бүхий хууль байгаа. Тэр хуулиар бол саяны яригдж байгаа харилцаануудыг бол бүгдийг зохицуулж өгсөн байгаа. Өнөөдрийн барьж байгаа энэ өргөн хууль маань эдгээр хууль тогтоомжуудыг илүү боловсронгуй болгох, мөн өмнө орхигдсон зарим За товчхон тодорхой хариулчмаар байна. Яг сургалттай холбоотой асуудлуудаа бас дутуу ярьж та дараа нь нэмж тайлбарлаарай. Аюушийн ариун зай гишүүн.